Тэгээ урдаас захиалсан бод нь муухай олчлоо гэдэг. Юунаас захиалсан гингүй табуугаас захиалсан гэж байгаа байхгүй юу? Эсвэл тэмүүгээс ч юм ингээд бодон захиалсан чи айгу хурдан гэмтчлээ гэдэг. Ер нь бол ийм сайтын бараа гэж байдаг. Сайтын бараа бол нэг гэрээ энгийн хэрэглээнд 1-2 жил хэрэглэгдэнэ. За одоо бидний нийлүүлсэн тавилгууд болохоор арай нэг тансаг ангиллын, дээд зэрэглэлийн гэж яваад байгаа. Тэгэхээр нөө зэрэглэл ангиллыг бас тодорхой ойлгомжтойгоор тайлбарлах хэрэгтэй юм байна. За ер нь бол энгийн ийм 5 зэрэглэл байдаг тавилгын стандартын. За тэгмүүд одоо та хэдийн маань захиалаад байгаа табо болон тэмүүгээс захиалаад байгаа тавилганууд чи хөвчлийн энгийн одоо 5 дугаар ийм ангилал буюу энгийн зэрэглэл гэж явна. За хамгийн одоо гол зүйл нь болохоор Portland-ын яхад RAM модноос эхлэе. За RAM мод нь болохоор ийм MDF хавтам болон панераар хийгдээд за энэ нь болохоор нэг энгийн гэрээ хэрэглээнд нэг 1-2 жил за тэгээ Portland-ын ятаршил нь 20-25 байдаг. Ингийн за энэний жоохон дээр болоод ирэнгүү зах худалдааны төвүүдэд түлхүү байдаг. Хямдхан гэдэг нэртэй тавилгууд байдаг. За энэ болохоор Portland-ын ятаршил нь 25-аас 30-тай. Тэнгүүт одоо арай нэг банз буюу банз тэгээд ийм панер моднуудаар ингээд RAM мод хийсэн байдаг. За энэ болохоор нэг гэрээ хэрэглээнд 1-3 жил бол хэрэглэгдэнэ. За үүний одоо дунд зэрэглэл байгаа тийм. Дунд зэрэглэл нь бол ихэвчлэн ийм тавилгын ийм одоо томоохон хот төвүүдэд байгаад идэг манай Монголын бол за эднэр нь болохоор одоо бидний ярьдаг хибэ болон одоо арай хямдхан үйлдвэрийн тавилгуудаа байдаг. За энэ зэрэглэлийн тавилгууд нь болохоор Portland-ын ятаршил нь за 30-аас 36-гийн хооронд арай сайн 38 ч юм уу те. За тэгээд Portland-ын ятаршил нь юм байдаг бол доотлын RAM нь болохоор энгийн одоо нарс мод болон банз тэгээ панеруудаар ингэж хийгдсэн байдаг. Тэгэхээр арай нэг идэлгээ удаантай. Одоо гэрээ хэрэглээнд нэг 5-7 жил ингэж хэрэглэгдчихдэг. За одоо бидний нийлүүлээд байгаа нь болохоор арай дундаас дээд одоо ангиллын тавилгууд байгаа. Модны хувьд болохоор ингэж цэвэр царс мод. За одоо энийг чинь ингэж би өргөөд үзүүлээ гэсэн чинь даахааргүй юм аюу. Ийм хүнд одоо бүтэн царс мод. Тэгээ Portland-ын ятаршлан дандаа 38-аас 45-ийн хооронд арай юм удаан эдлгээтэй. За энэ одоо бодин дээр л гэхэд 7-оос 12 жилийн юм Portland дээр нь суулт мултан дээр нь баталгаа өгдөг. Ийм бодин байгаа. За тэгэхээр ер нь тансаг зэрэглэл болоод ирэхээр зэрэглэл нь өндөр болоод ирэхээр бодингийн орж байгаа материал нь хийцэн бүгдөө ингэ шал өөр болох нэ. За нэгдүгээр зэрэглэл гэдэг байгаа чинь нөгөө гар хийцэн бүр юм одоо нөгөө бүх материалууд нь хамгийн сайн чанараар хийгдсэн тавилгууд байдаг. Эдгээр нь болохоор нөө Итали загвар гэдэг тий. Итали загваруудын хувьд жишээ нь одоо энэ брэндүүд нь маш олон юм шаардлага тавьдаг. За түүнийх нь нэг нь жишээ нь дотор нь орж байгаа юм панер болон хавтангууд нь загстай аквариумд хийгээд ингэж бүр чанарын шалгаад байгаа. Хэрвээ ингэж маргааш нь тэр загснууд нь өвчихсөн байх юм бол тэр панер нь тэр орж байгаа хийц материал нь чанарын шаардлага хангаагүй гэж явдаг. Ийм зэрэглэлийн тавилгууд бол нэгдүгээр зэрэглэл гэж явдаг. Миний та бүхэндээ санал болгоод байгаа болохоор нэгдүгээр зэрэглэлийн одоо энэ бол манай дээр байдаг нэгдүгээр зэрэглэлийн бодингуудын нэг нь. За эсвэл яг ийм тансаг зэрэглэлийн ийм одоо хоёрдугаар зэрэглэлийн ийм тавилгуудыг бол санал болгоод байгаа. Эдгээр нь болохоор дандаа гар хийцэн. За энэ бүхлээр даав нь бол тусгай захиалгаар ингэж орж ирдэг. Иймэрхүү чанартай хийц материал сайтай зүйл одоо загваруудыг санал болгож чинь хэрвээ та одоо нэг хямдхан одоо жишээ сайтаас ч юм уу ингээ бараа захиалах юм бол үннийг хэлэхэд 1-2 жилийн одоо хэтгэлгээтэй гэдгийг бас өөрснөө сайн мэдэх ёстой. Угаасаа ер нь бол хямдхан гэдэг утгаараа хийц материал нь муу байдаг. Дотор нь орж байгаа бүх юм чанарын шаардлага хангаагүй гэж гэдэг юм уу те. Тэгээ олон тийм хямд юм жил болгон авч байсан дорол ер нь нэг удаа та чанартай юм гоё загвартай тэгээд хийц материал сайтай тавилга авах юм бол таны гэрт удаан эдлэгдэнэ, удаан хэрэглэгдэж байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. За, баярлалаа.